За өнөөдөр нэг шуурданд за хогрчийн өмгөөлөгчөөр ороод гарч ирлээ. Тэгээд төгсөн сэтгэл юу вэ гэхээр ер нь хүний одоо мөн чанарын тухай асуудал байлаа л да. Тэгээд уг хэргийн хувьд бол 20 гаруй жил үргэлжсэн за 3 найз байсан. Тэгээд цэргийн баяр тэмдэглээд гэр бүлээрээ зургуулаа нэг газар суугаад за тэгээд нэг найзынхын хувьд нь мөнгөний одоо асуудал гараад нэг найзаасаа одоо мөнгө гуйсан байгаа. Тэгээд тухайн үед нь бол чи ер нь мөнгөө дандаа буруу үрдэг, өрн таран хийдэг, дандаа л хүнээс мөнгө гуйж явдаг гэдэг нөгөө нөхөр ер нь бол үннийг хэлсэн байгаа. Тэгээд тэрнээс болоод маргаан гараад жоохон зодон зохионы асуудал үүсдэг. Тэгэнгүүт нь нөгөө нэг найз нь болонгот за надаас ирээд мөнгө авчгаа, манай гэрээс мөнгө авчгаа. За манай руу явчаад ирээд эхний дагуулад явцсан байгаа. Тэгэл гэртээ аваачаал эхнийг нь оролцсон. Ийм л зүйл болсон байгаа байхгүй. Тэгээд эндээс ер нь юу гэж хэлчихсэн бэ гэхээр хүн ер нь сайн нэлтэй муу явснаас муу нэлтэй зөв хүн явсан дээр байгаа байхгүй. Заавал бусдад таалагддаг. Албагүй штэ. Энэ хэргийн хувьд бол нөгөө найз нь хэлцэл нь штэ. Мөнгөө зөв өрүүлээ дандаа хүнээс мөнгө гуйж их ингээд хэлцэн. Тэгээ энэ хүн муу юм уу? Үгүй штэ. Энэ хүн зөв хүн байгаа байхгүй. Үннийг л хэлцэн байна. Цааш та бас анхаарал асуудал байсан штэ. А нөгөөх нь бол мөнгө зээлүүлэх сайн нэлтэй хүн. Тэгтээ эцэст муулга байхгүй. 20 гаруй жил одоо найзынхаа эхнийг одоо оролтно гэдэг бол байж болохгүй л зүйл штэ. Ингээд бодохоор бол хүмүүс бодгол хэрэгтэй шүү.